сүүлийн үеийн судалгааныхаа үр дүн нэлээд сайн гарч ийн гэж сонсоод өнөөдөр энэ хөтөлбөр зориуд 350 гаруй километрийн цаанаас малчин хүний хувьд зорж ирлээ. Нийт сэдвийн ер нь бол 90% бол цаг ууртайгаа яаж дасан зохицох вэ гэдгийн сэдвүүд орол ярилцж байгаа гэсэн. Нэгэнд ийм хийчих юм бол одоо 8 сар гараад 20 гараад ирэх наа ч юм бол хангалттай урагсаа бий бүрдчихдээ. Үнийг зохицуулахгүй, органик та нар өөрсдөө зохицуул гэдэг юм айгүй олон жил явж байгаа. Манай бодсон амьдрал байдаг юм байна. Бяондаг компанийн хамт олон бас баяр хүргье. Цагуурын эрсдэл зуурамсалтай нөхцөл тариалтыг яаж доктортой болох уу, урагцыг яаж доктортой авах уу гэдэг үүднээс хийгдэж байгаа болохоор зэрэг бид нарт бас нэлээд одоо толгойд бас мэдэж авах асуудлууд бид нар юун дээр алдаад байна, юугаа зөв болгох ёстой юм, яавал бид нар бас доктортой ургац авч болох юм, яавал бид нар эдийн засгийн асуудлыг ингээд доктортой хэмжээнд байлгах болох юм бэ гэдэг тал дээр бас боломжтой. Өнөөдрийн энэ урамсгал дээр ирээд хүмүүс одоо бас нөгөө энэ жил тариалах эрч хүчээ олж авах. Атрын 4 тариалгын доктортой хөгжлийн аяны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан. Энэ хүрээнд бол ажлуудаа гэсэн төлөвлөлөө ажиглалтыг зохион байгуулнаа. 皆さんどうですか？野菜を作っていて、まずとにかくМоншеп гэдэг яригадаад байгаа энэ нэг захиалга тариалан гэдэг энэ айгүй хэрэгтэй юм бол одоо яг ногоочдын хувьд бол маш одоо толгомцсон асуудлын нэг бас энэ их зүгээр хэлэхэд бас би одоо 3 дахь жилийн энэ үдээр санд оролцож байгаа. Тэгээд эндээс бид нэр өөрсдийнхөө мэдэхгүй юмаа мэдэж авч байна. Ургамал хамгаалал, хорг ордоо, хөрш хамгаалал гэх мэтийн өөрсөндөө одоо дутагдчихэдэг мэдээллүүдийг эндээс хүлээж мэдэж авдаг. Тэгээд энэ янз бүрийн сайхан дилер компаниудын бүтээгдэхүүнээс бас үзэж танилцж өөрсдөө хэрэгтэйг нь сонгоход энэ ач холбогдолтой байдаг.